бидний мэдээ зөвхөн цалин биш шанал уламжуулалт болно. Одоо яаж тэр хүмүүсийг илүү хөгжүүлэх вэ, илүү алдуулшуулах вэ гэдэг арга хэмжээ авч үздэг болсон. За гүйцэтгэлийн үнэлгээнд бид мэдээж уламжлалт хасаа хийж байгаа салбар хариу өргөл байдаг тийм ээ. Уламжлалт. Орчин үед бол өөр болсон. Бидний KPI менежер миний үсэг зөвхөн ажилд аваад ажлын хүчнийг аваад хүн ажиллаа хийж өгөх болоо гэдэг хандлага өөрчлөгдсөн тийм. Илүү бүтээлч, илүү олон талд хөрвүүлж чадвартай тийм ажлын хүчнийг бид хайдаг болсон. Тэрнээ одоо гүйцэтгэлийн үнэлгээч гэсэн өөрчлөгдсөн байна. За тэгээд мөн байгууллагын хувьд буцаагаад цаашаа яваад хөдөлгөөний хувьд одоо байгууллагын дотоод журмтай баримталж ажилладаг тийм. За мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг дугаарч бол хууль ёс одоо тэр онцлог санал болгох гэдэг. Үнэн зорилго стратеги тэрэндээ тохиолддог. Фонд байгууллагын эрхэм зорилго алсын арга тийм. Үнд зүйл бизнесийн зорилготой буюу үйл ажиллагаандаа ажлах хүч маань холбоотой ажиллах ёстой. Энэ утгаараа хүний нөөцийн бодлогоч гэсэн ялгаад үндсэн зарчмын нэг дөрвөн журмын нэг тийм. Бидний цалин хөлс, гүйцэтгэл дотоод журам, карьер хөгжлийн бодлого, талант менежмент гэдэг чадварчуулах хэрэгтэй болчиход байгаа. За тэгвэл үйл ажиллагаа гэж үгүй. За бясалд мэддэг төлөвлөгөөний харилцаа зохицуулах сонгон шалгалт гэдэг. Сүүлийн үед бол энэ байгууллагын за тэгээд мэдээллийн усгал. За эдгээр бол бүгд байдаг тэмдэг бидний мэддэг. За би сая хэлжсэн. Миний нөөцийн хөгжлийн чиг хаалга хаашаа орсон бэ? За 2020 онд одоо би сая хэлжсэн дэлхийн маягаар асар их өөрчлөлт болсон. Хүн болгон ажилчдаа яаж авч үлдэх вэ? Яаж бизнесээ авч явах вэ гэх тээ. За энэтэй холбоотой хувь хүний хөгжил, хувь хүний бизнес ч гэсэн айгүй сөрөг нөлөө үзүүлсэн. Энэс яаж бид энэ байгууллага ажлаа амжилттай явах вэ гэдэг энэ 10 том хөгжлийн чиг хаалга гарч ирсэн. Оройн дэлхийд. За бид нэг гэрээс ажиллах болсон тийм гэр офис. За өшөө юу вэ? Ер нь бол хүний нөөцийн хандлага маань зөвхөн хүний нөөцгөө нэг захиргаа гэдэг биш. Хүний нөөц бол байгууллагын удирдлага юм аа. Бүх зорилгыг хийж бүх тэр байгууллага зорилготой болох гол үйл ажиллагаа хүний нөөц юм. Тийм үстэй. Бид нар ингэж хэлдэг за хүнийг ажиллаж байгаа олчноо гэж яриад идэг тийм. Цалингийн өгөөл гэдэг. А гэвч тусал бүх хүчин зүйлсээс хамгийн гол хүчин зүйл чинь өөрөө хүн юм аа. Хана бодлоо бид нэр тоног хөрж авах хэрэг мөнгө л өөр олон нэстэй. Зээлээ ч янз бүрийн байдлаар газар хөшөө технологиг худалдаад авчих. А гэтэл үнэхээр тийм сайн чадвартай хүний чинь тэр болгон хүн зээлээд юм аах уу? Биш тэр хүн ажилтдаг бол ажилтдаг ш. Байхгүй үстэй. Тийм учраас хүний нөөц гэдэг бол зөвхөн бид байгууллагын жижиг субъект биш одоо байгууллагын зорилго ашиг авч явах гол үндэс юм ба тий. Тэр утгаараа удирдлагын байх ёстой гэсэн хандлага байна. За тэгээд хялбар дундын үйлчлэл буюу ер нь нөгөө аж ахуйн нэгжүүд шүү дээ. Нэгжүүд хоорондоо аюул хялбархан болох ёстой. Манайс одоо санхүү тэндээ энэ тэндээ гэж аюул яддаг хата тий. Яг бичээрээ явах хэрэгтэй ямар гэдэг вэ? Аюул төвхтэй байдаг тий. Тийм биш одоо бүх энэ хялбар хоорондоо хандаад дээд өргөх холбогдох ёстой гэсэн. За нөгөө талаас хүний нөөц өөрөө виртуал орчинд ажиллах арга барилтай ёстой. Одоо ингээд хүний нөөцийн нэг баахан цаас хүчийг ягаад ингэж яагаад гэдэг чинь тэр ажиллаж хоцорсон. Өөрчлөгдсөн гэсэн. За тэгээд ажилтнууд багаа бүдүүлэх нийгэмшүүлэх ажлыг бас аюул их авдаг. Чүн ингээд тавлаа суугаад хийгээд байхдаа алсын зайнаас хүртэл багаа ажиллаж болж шин. Тийм үү? За энэ хандлага. За мөн зорилготой үйл ажиллагаа. Байгууллагыг зорилгоор нөлөөлөх. Хүний нөөцийг зорилгоор нөлөөлж шин. Бид ч гэсэн их биш ч гэсэн аюул их мэддэг шин. Би нэг ийм хийх ажил зорилготой нэгдүгээр нийлээ хийчихье. Тийм үү? Албан бус ч гэсэн тэгж явдаг шин. За нөгөө талаас ажилтны хувийн орон зай виртуал орчин бий болох. Одоо зарим газар дээрээс жижигхэн газар за чи ингээд нэг ажиллаа хийж байгаа гэх хагацаагаа гэдэг тийм. Тэр хүн ажиллах боломжийг бүгэн тийм. Магадгүй тэр боломжийг хагасаад тэр хүн илүү сайн ажиллах боломжтой. Өөрийгөө хөгжүүлээд илүү бүтээн болох боломжтой байна. Ганцхан чи нэгэ хийлгээд иж болохгүй байна. Тэр хандлага өөрчлөгдсөн гэдгийг харж байна. За энэ болохоор олон талын задлан шинжилгээ их чадвартай болсон. Одоо би ганцхан эдийн засаг гэдэг нэг байх шүү дээ. Би хичээл заах ч юм уу төсөлтөөр ч ажилладаг тийм. Шаардлагатай бол тэр юмнуудыг хийх чадвартай болчиход байна шүү дээ. Тийм үгүй юу? За энэ болохоор юу цаг хугацаа
хугацааны тогтвортой удаан үргэлжлэж ажиллах хэрэгтэй. Хугацаанд. Одоо юу гэдэг богино хугацаанд бид нар ажиллаж за болий энэ нэг гэрээ дуусгаад болий байлиг санаж байгаа гэж шүү дээ. Ишиг биш. Бид нар бус хугацаанд найдвартай ажиллах хандлагатай байх хэрэгтэй. За аливаа сургалтууд бизнесийн зорилгоо чиглэсэн байх хэрэгтэй. За ер нь бол ерөнхий топ хандлага тийм болж байгаа гэх. За зарим хүмүүс бол одоо жишээлбэл би бол ингээд хон компани сайтаар үздэг компани эдэн ондоо авсан ямар тогтвортой юм гээд одоо ингээд зарим компанийн хариуцлага гоё найдваргүй юм зөндөө байдаг шүү дээ. Ажил ачаад цалингааж өгдөг юм эсвэл амсандаа болов те. Гэдэг хэрэг би одоо мэдээж ингээд ороод гараад ах санахгүй яг ингээд судалж байгаа өгөх ёстой гэсэн компани нэр хүнж бол засаг юу юм. Одоо нэг гэдүүлийн компани юм уу ямар нэг судалгаа байх хэрэгтэй. За тэгээд төслийн шинжилгээ зах зээлийн судалгаа шинжилгээ нэг байсан ч байна. За тэгээд төслийн зорилго зах зээл бүртгэгдэх юу нийлүүлэх юм те. Маркетинг яаж болох юм бэ гэсэн сар. За энэ бол яг хамтдаа ажиллах юу менежмент гэсэн үг юм. За тэгээд санхүү одоо тэгэхээр би 30 хэд тэмцтэй залуучууд бид нар ярилцаад ерөөсөө гэр хороол өөрсдөө иргэд өөрсдөө төрийн амжихгүй байгаа ажлыг хий. Одоо тэр гэр хороол руу орхон битэл одоо ч баг 10 хэдэн жилийн 20 жилийн 2000 оны гэхээр орхон битэл тухайн гэр хороолд одоо нэгдүгээр хороолын арын дэвшил гэр хороол нь байшин хороолт байгаа цуг байсан. Тэр байшин хороолд суудаг хорооны дарга гэр хороол руу баг зүгэлж чаддгүй тийшээ маш их өндөрлөлттэй зам аюу байхгүй харанхуй бодлоостой тийм байсан. Ингээд бид нар ярьж байгаа өөрсдөө юм хүмүүс байгуулъя гэж яриад тэгээд ер нь одоо ингээд 20 дугаар зууны сүүл болж байна. 21 дугаар зууны эхлэл болж байна. 20 дугаар зууны төгсгөл болж байна. Шинэ зуунд гэр хороолт ямар байх вэ? Тэр жишг одоо байдлыг бид нар гаргая гэдэг ингээд иргэд ярилцаад бид нар ихлээр хоорондоо зүгээр ярьж байгаа энэ асуудлыг шийдсэн. Тэгээд явцын дунд бол ингээд юм хийгээд ирэхээр яалтчгүй бид нар одоо ингээд хөршөөрөө бүлгээрээ нэгдэх хэрэг болсон. Хуулийн этгээд болох хэрэг болсон. Хуулийн этгээд болж аж альва асуудлыг шийдвэрлэх хэрэг болсон. За ингээд Шинзэн гэр хороол төрийн төсвийн байгууллагын маань түүхэн бол юм. За бид нар бол хөршийн бүлгүүдээр суурилсан иргэний байгууллага. Ерөн сонгон айхын дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Бид нар анхдагч одоо 41 хүн бүлгийг байгуулсан. Гэхдээ энийг одоо танилцуулаад найз нөхөд ах トゥ харж байгуулаагүй. Яг л өөрсдийн амьдарч байгаа боломжтой хөршийнхаа хаалгыг зохиод санал бодлоо танилцуулаад санаа оноогоо нэгтгээд ингээд 41 хүн бүлэг байгуулсан. За дараа нь хоригдлын бүлэг бас мөнгөн хоригдлын бүлэг байгуулсан. Ингээд 15 мөнгөн хоригдлын бүлгийг бас байгуулсан юм аа. За яагаад ер нь иргэд заавал бүлгээрээ ажиллах юм бэ? Хэрэгцээ шаардлага тийм нөхцөл шаардлага нь юу байгаа юм бэ гэд ингээд аваад үзэх юм бол тухайн үед иргэдийн итэх маш сул байсан. Зүгээр л одоо ажилдаа явдаг, ирдэг, миний годомж хогтой байна уу? Миний годомж одоо бохир байна уу? Годомжиндаа угаацсан асгаж байна уу? Хогоо ачихгүй байна уу? Ерөөсөө хамаагүй. Тийм байсан. За тэгээд энэ асуудлыг би яаж шийдвэрлэх юм гэдэг талаар иргэн өөрөө мэдээлэлгүй байсан. Өөрөөсөө аливаа зүйлийг санаачилж хийх бид нар одоо ирэхгүй ч гэдэг юм уу эсвэл үүрэггүй ч гэдэг юм уу тийм нэг хүндий хандлагатай ойлголт. Архив энэ албан хэрэг хөтөлтэй ингээ холбогдсон. Тэгээд энэ хуулаа 20 оны 12 сарын 1-ээс мөрдөж эхэлсэн 20 он бүтэн хэлцүүлэг яваад ингээд энэ хуулийг маань юу орсон гэхээр Монгол улс үндэсний архивын сан хүмүүргийн баримтыг бүрдүүлэх, бүртгэх, хадгалах, хамгаалах, хяналтаа ашиглах, зохион байгуулах, албан хэрэг хөтөлтийг бүрэн зохион байгуулалтаа холбогдсон бүх харилцааг энэ хуулиар зохицуулж. За энэ хуулинд нь одоо юу орж байгаа юм гэхээр үндсэн хуультай холбогдсон Монгол хэлний тухай хуультай холбогдсон, соёлын үеийг хамгаалах хуультай холбогдсон, захин гарын үсгийн тухай хуультай холбогдсон. Бид нар ч одоо захин гарын үсгийг хэрэгжил авах юм байна. За мөн энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэг гаргасан бусад одоо хууль тогтоомжтой холбогдсон. Өөрөөр хэлбэл албан хэрэг хөтөлтөд нийтлэгч өгнө гэж. Энэ. За ингээд ийм хууль бас батлагдсан шүү юм байна. Энийг бас хараарай гэж хэлнэ. Ер нь энэ хуулийн ач холбогдол нь юу юм гэхээр захин албан хэрэг хөтөлтийг захин архив бүрдүүлэлттэй хууль зүйн үндэсийг бий болгох. Бид нар одоо дандаа цаасаар өгөөл ингэдэг байсан бол одоо компьютер дээр хийж байгаа юм маань бидний бичиж байгаа юм маань одоо захин архив үүсгэх юм шүү. Энэ нь цаастайгаа адилхан явах хэрэгтэй шүү. Гэт ингээд энэний үндсийг бий болгоод энэ хуулиар заагаад өгсөн. Нэрвчлэл хараад үзээрэй. За архив болон албан хэрэг хөтөлтийн үйл ажиллагааг харилцан уяатай уялдаатай зохицуулсан. Ер нь бол хуучин нэг юм байгууллага дээр бичиг баримт үлдэгдээд нөгөөх нь ингээд үдэл архив болчихно. Одоо бол архив нь албан хэрэг хөтөлтөд
уялдаад байгаа. Энэ хоёулаа хоорондоо бүр анхнаасаа стандартаар журмаараа явна гэдэг заачиж. Тэгэхээр ийм ач холбогдолтой. Архивын үйл ажиллагааны үндсэн болон албан хэрэг бүтэлтийг бүр үе шат бүрээр нь хуульчлаж заасан. Та энэ бичгийг энэ А4-ийн цаасан дээр үйлдэхдээ ийм хэмжээтэй урдаас нь заав, дээрээс нь заав, доороос нь заав. Энэ А4-ийн цаас байлаа гэхэд энэ урдаас заавал 3 см-ийн зай авъя шүү. Дараа нь таны энийг урдаас нь 1 см-ийн зайд цоолоод нөгөө хавцанд үдээ шүү. Тэгжээж таны эн чинь хуулийн дагуу архивын баримт үүснэ шүү гэдгийг энэ хуулиар ингээд заагаад үе шат хүрээв. Тэгээ зохион бүрдүүлэхдээ ингэн Монгол хэлний тухай хуулиндаа захирагдсан шүү, ингийн шүү. Одоо олон улстай харьцаж байгаа гэрээ хэлцэл бол ингийн шүү гэдэг ингээд шат бүрээр ингээд заагаад өгсөн тийм хуулийн ач холбогдол. За дараа архивын төрлийг тодорхойлсон. Байгууллагын үйл ажиллагаанд тавигдсан шаардлага архивын талаар байгууллагын удирдлагын хүлээх үүргийг бүр заагаад өгсөн. Нөхөр байгууллагын дарга та ийм үүрэг хүлээх гэдэг үүрэгжүүлээд энэ хуулиар заагаад өгсөн. За архивын тухай хууль нь бол ингээд товчхон хэлбэр энэ түүнээс 51 бүлэгтэй 7 зүйлтэй ийм том хууль байгаа. Уншаад яагаад тэгэхээр бас тайван. За энийгээ уялдаад албан хэрэг хөтөлбөрийн нийтлэг журам гарсан юм. Энэ нийтлэг журмаа бас дагаад баримт бичгийн стандарт гэж гарсан. Бид нар баримт бичгийг стандартын дагуу хийж хууль зүйн үндэстэй болно. Дамаа мөнгө төгрөгтэй харьцаж байгаа бол дамаа төрийн байгууллагатай харьцаж бид мөнгө төгрөг авч байгаа бол тайлан хэлцэл хийж байгаа бол гэрээ хэлцэл байгуулж байгаа бол энэ стандартын дагуу хийн шүү. 3 стандартаар энэ юу заах хэмжээтэй хэлбэртэй төстэй баримттай ингээд заагдсан гэж. За тэгээд ерөөсөө албан хэрэг хөтөлбөрийн нийтлэг журам маань бас л нөгөө хуулиудтай уялдсан. Архив албан хэрэг хөтөлбөрийн тухай хуультай албан хэрэг хөтөлбөрийн нийтлэг журам